Дэлхийн улс орнуудад интернет хэрэглээний үн тариф ямар ялгаатай байдаг тухай та сонирхож байсан уу? Сүүлийн жилүүдэд интернет сүлжээний хэрэглээ огцом өсч, ач холбогдол улам нэмэгдэж байгаа боловч ойролцоогоор 3.7 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын тэн хагас нь интернет сүлжээнд холбогдох боломжгүй нөхцөлд амьдарч байна. Учир нь зарим улс оронд интернет сүлжээ тавигдах хангалттай нөхцөл буюу эрчим хүч, цахилгааны хүртээмжгүй байдал хэвээр байгаа учраас иргэд нь интернет сүлжээнд холбогдох боломжгүй байгаа юм. Харин аль бүс нутагт амьдран сууж байгаагаас шалтгаалan интернет сүлжээний үн тариф харилцан адилгүй байна. Шинэ судалгаагаар зарим бүс нутагт интернетийн үн бусад газраасаа хэд ялгаатай байгааг харуулсан ба харьцуулсан судалгаа нь 196 улсыг хамруулжээ. Судалгаанаас харахад Африк тивийн баруун хэсэгт орших 18 сая хүн амтай Буркина Фасо улсад интернет сүлжээний үн тариф бусдаас холд авсан үнэтэй буюу 1 сарын хэрэглээ $961 байдаг байна. Мөн Папуа Шинэ Гвинейд өндөр үнэтэй буюу сард $500 төлдөг байна. Харин хамгийн бага үнээр буюу $5 төлөөд сарын турш интернетэд холбогдох боломжтой улс бол Иран улс юм. Тус улсын иргэдийн 40% нь интернет сүлжээ хэрэглэж байна гэсэн тоо баримт бий. Баруун Европын улсуудад тэр дундаа Герман улсад $34 бол Их Британд $40, харин Европын улсуудаас Италид $29 буюу хамгийн бага үнэтэд тооцогдож байна. Мөн Украинд $5.5 бол Оросын холбооны улсад $10 байгаа нь Монгол улсынхтай ижил юм. Манай улсад интернет сүлжээний сарын хэрэглээний дундаж үн $10 тэнцдэг ажээ. Үн тариф ийхүү харилцан адилгүй байгаа нь олон шалтгаантай хэдий ч ихэнх нь эрчим хүч болон иргэдийн худалдан авах чадвараас ихээхэн хамааралтай ажээ. Олон улсад интернет сүлжээний хэрэглээг тэнцвэртэй байлгаж, үнийг худалдан авах чадвартай уялдаатай байлгах нь нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилтуудад багтдаг байна. Үүнтэй холбоотой зарим улсын засгийн газар, компаниуд, орон нутгийн болон олон улсын байгууллагууд мөн нийгмийн сайн дурын байгууллагын интернет хэрэглээг олон хүнд боломжтой болгохоор ажиллаж байна. Монгол улсад 2016 оны эцсийн байдлаар өрхийн суурин интернет хэрэглэгч 226,147 байна гэсэн тооцоог харилцаа холбоо зохицуулах хорооноос гаргажээ. Харин өөрийн интернет хэрэглэгч буюу гар утсаар интернетэд холбогддог 2,656,330 хүн байгаа юм. 22 жилийн өмнө буюу 1996 онд Монгол улсад интернет хэрэглэгчдийн тоо 500 гаруй хүн байсан бол одоогийн байдлаар хүн амын тоотой тэнцвэр хэмжээнд төхөж очихоор болжээ. Энэ нь нэг хэрэглэгч 2-3 утасны дугаар интернетэд холбогдох хэрэгслийг ашиглаж байгаатай холбоотой юм. Судалгаанд хамрагдсан улсуудтай харьцуулахад Монгол улс интернет сүлжээний үн бага ангилалд орж байна. Хэдийгээр үн тариф багатай орнуудын ангилалд орж байгаа ч хурдны хязгаарлалт зэрэг зарим нөхцлүүд мөн давхар байдгийг санах хэрэгтэй юм. Манай улсын хувьд нийт хүн амын 3/1 буюу 10-аас 29 насны 1,26,484 иргэн бий. Интернет сүлжээ хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр бид залуу үеийнхэн үр хүүхэдтэй цахим сүлжээнд буй сөрөг мэдээлэл, шүүлтүүргүй олон мэдээллийг үр хүүхэдтэй үзүүлэхээс татгалзаж интернетийн зөв хэрэглээг таниулж байх нь чухал юм.